Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ, Улсын хурлын гишүүн Ил энх амгалан Ж Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Улсын хуралд өргөн мэдүүлсэн аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын хурал 2020 оны 1-р сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хорон шилжүүлсэн билээ. Төс байнгын ороо 2020 оны 1-р сарын 28-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл хэсэг заалтад нэмж тусхан төслийн агуулга бодлого зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг дистаралд бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хувилбарт бэлтгэсэн хуулийн төслүүд болон зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэн тараасан болно. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ын 2-ын 1-р хэсэг заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Энэхүү чиглэлийн дагуу төслийн 32 дугаар зүйлд авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гин буруутай тооцож байсан эсэх талаар холбогдох байгууллагын лавлгаа гэсэн агуулгатай 32-ын 2-ын 11, 32-ын 3-ын 13 дахь заалтыг нэмэх гэсэн санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 28 дугаар зүйлд авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэсэн агуулга бүхий 28-ын 8 дахь хэсэг нэмэх нэр дэвшигч нь орон нутгийн хурлын сонгуульд давхар нэр дэвших боломжтой зохицуулалт нэмэхээр саналын томьёол боловсруулсан. Түүнчлэн нэр дэвшигчийн ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хугацаа, сонгуулийн санал хураалт дуусах цаг болон санал хураалтын эрсцийн талаар болон Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23-ын 2-ын 3 заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлсэн боловч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3-ны 2-оос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэн төслийн 12 дугаар зүйлийн 12-ын 2 дахь хэсэгт сумын хүн амын тоо 5,000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхээр байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үед санал хураалгаж шийдвэрлэв. Мөн түүнчлэн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ын 2-ын 2 дахь хэсэг болон 23-ын 5 дахь заасны дагуу аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ аймаг сум нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг бэлтгэсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж хуулийн төслүүдийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За амар заяг шинэ баярлалаа. За ажлын хэсэг хүрэлцэж ирсэн байна. Ажлын хэсгийг танилцуулъя. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Содом Цэрэн, сонгуулийн ерөнхий хорооны нэрийн бичгийн дарга Болд Сайхан,